10,000 цэрэг хөлсөж 6 км замыг 24 тэрбум төгрөгөөр барих саналыг эсэргүүцсэн. Яг го цэрэг болгонд 2 хурц, 2 жото хэдин бэйли өгөх юм шиг байна. Монгол улсын хөдөлмөрийн олон улсын конвенцэд нэгдсэн. Энэ конвенцэд цэрэг хоригдлыг албадан хөдөлмөр хийлгэхийг хоригдсан байгаамаа. Төслийн эдийн засгийн үр ашиг нь хаана вэ? Бид нар эдийн засгийн үр ашгийг харж шийдвэр гаргах ёстой. Үндэсний компаниуд за дараа нь тэр 10,000 цэргээр барьчихсан төмөр замын өрсөлдөх чадвар нь хэр байх вэ? Өрсөлдөх чадваруудыг бид нар бас дандаа бодож шийдвэр гаргаж явах ёстой. Улсын их хурлаас гарч байгаа бизнесийн чиглэлийн шийдвэрүүд бол дандаа Монгол улсын аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг гаргалтсан. Төмөр замбар бол хилээр гаргаж байгаа түүхэн эдэн, хилээр гаргаж байгаа бүтээгдэхүүн нь өртөг бага бахаар гарсан бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр өрсөлддөг. Монгол улсад алихаар илүү их хэмжээний баялаг бүтдэг. Энэ тогтолцоор бид нар явах ёстой. Түүнээс биш 10,000 цэргээр хойд солонгос шиг компаничлсан ийм арга хэмжээгээр бид нар энэ асуудлыг шийдэж явах бол боломжгүй. Монгол улс бол эдийн засгийн хувьд үр ашигтай, өрсөлдөх чадвар сайтай. Ийм төслүүдийг л бид нар дэмжиж явах ёстой. 10,000 цэргээр төмөр зам бариулна гэдэг энэ төсөл бол тийм ээ олон улсынхаа конвенцийг ч зөрчсөн. Эдийн засгийн агуулгыг ч зөрчсөн. Эдийн засгийн үр ашигын эсрэг Монгол улсын өрсөлдөх чадварын эсрэг ийм л арга хэмжээ. Монгол улсад төмөр зам бариулахгүй гэдэг л арга шүү дээ. Үнийг хэлэхэд түүний заан бөөн идж уусан мөнгө эцэст нь төмөр замыг бариулахгүй гэдэг арга. Энэ хямралаас гарахын тулд экспортоо нэмэгдүүлэх ёстой, хөрөнгө оруулалтыг татах ёстой, хоримтлалыг нэмэгдүүлэх ёстой. Гэтэл сая Японы элчин сайдын сонинд өгсөн ярилцлагыг бид нар бүгдээрээ үзсэн шүү дээ. Зүүн тийшээ явж байгаа төмөр зам дээр техник эдийн засгийн үндэслэлийг энэ ондоо багтааж гарах үүргийг Японы тал үүргээгүй. Монголын улс төрчид худлаа ярьж байна гэдэг зүйл хэлсэн шүү дээ. Техник эдийн засгийн үндэслэл нь гараагүй байхад тэр ажлыг яаж хийх юм? Техник эдийн засгийн үндэслэл нь тавигдаагүй зүйл дээр хөрөнгө оруулалт тавихгүй гэсэн хуультай байсан Монгол улс. Маш олон хөрөнгө оруулалтыг ингэж энэ үзүүлэлтээр хасдаг шүү дээ. Японы элчин сайдын хэлсэн үгэнд би итгэж байгаа. Тэр хүн ирэх биш худлаа яриаггүй байх. Батулгаа өөрийгөө хичээ заяа. Миний үгэнд битгий тайлбар хэлээд ич. Тийм учраас энэ 10,000 цэргээр төмөр зам бариулна гэдэг энэ санал бол болохгүй шүү.